Данс нь улаачихсан ч төрийн үргүй зардал өссөөр. Харбины гэрээг хянан шалгахыг дэмжинэ гэж байсан гишүүд амнасаа буцаж эхэлжээ. Гишүүд эрх мэдэл булаалдах эрх ашгаа хангуулах болохоор төрийн ордонд цуглаж байна. Ийм Монголын системээс 14,200 иргэний хувийн мэдээлэл алдагджээ. Иргэдэн шатхуунд олон цагаар дугаарлаж байгаа ч дарга нар өнөөгөл тайлбараа өгсөөр байна. Аримдэрэг үзэгчдээ цаг 7:10 Тэнгэрлэлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэх гэж байна. Би хөтлөгч Ариун Туул энэ цагт ажиллана. Төсвийн орлого тасарч зарлага нь хитийдэж эхнээсээ хэмнэлтийн горимд шилжиж байна. За энэ бол төр зөв менежмент хийгээгүй гор. Өнөөдөр төрийн өмчийг хувийн хөвшилд 1 м квадратыг нь 12,000-аар түрээсэлдэг хэрнээ төрийн байгууллагууд 10 дахин үнэтэй оффист байрлаж байна. Дээрээс нь өнгөрсөн жилүүдэд шаардлагагүй соёлын төв, залуучуудын ордон гихмэд хамгийн сүүлд эренбэлж болохоор барилгуудыг олноор барьж эргээд урсгал зардлыг нь даах гэж зүдэрч байна. Эцсийн дүндээ энэ ачааг үүрэгч нь татвар төлөгч иргэн аж ахуйн нэгжүүд юм а. За нэг хэсэг соёлын төвгүй аймаг сумууд соёлоос хоцорчих юм шиг энэ тэндүгүй шавар байшин босгоолсон. За гэтэл аймаг сумдууд соёлын төвтэй болсон ч одоо гэр нь гал түлж байр орон сууцаа халааж байна. Өөрөөр хэлэх юм бол дулааны станцаас илүү соёлын төвийг илүүд үзсний үр дүн гарч байгаа юм а. За сүүлийн 7 жилийн хугацаанд 110 гаруй соёлын төвийг хот хөдөөгүй барьж үүнд 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тэгтэл энэ мөнгөөр 4 аймагт дулааны станц барих боломжтой байсан. За дээр нь залуучуудын соёлын ордон хөгжлийн төв зэрэг төсвийн хөрөнгөөр баригдсан барилгуудын зөвхөн байр ашиглалтын төлбөрийн зардалд төсвөөс 714 тэрбум төгрөгийг зарцуулж байна лээ. 2020 онд төрийн ямар нэгэн байрууд ашиглалтанд 330 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн. За үүнд мэдээж гэрэл захилгаан тий төлж хадгалалт одоо ямар нэгэн үйлчлэг. Тэгтэл одоо энэ өөрөө 714 тэрбум төгрөг болсон. Зөвхөн байр ашиглалтанд. Тэгээ одоо яг үгээр 2026 оны одоо оны сүүлээр за эсвэл 27 онд манай ингээд урсгал зарлалцыг тогтчлоо шүү дээ. Үндсэндээ 30 их найдтай. Одоо 2020 онд чинь 6 их найд, 7 их найд байлаа шүү. Ингээд 30 их найдад тогтчиход орлого буурчвал яах вэ гэдэг асуудал баггүй хамгийн ингээд. Тэгэх юм бол бид нэр урсгал зарлалаа шийдвэрлэж чадахгүй хэмжээнд л очно гэсэн. Усын төсвийг боловсруулахдаа иргэдийн санал хүсэлтийг сонсдог болсноор соёлын төвүүдийг барих ажил үндсэндээ хязгаарлагдсан. За гэвч өмнө нь эхлүүлээд дуусгаагүй соёл хөгжлийн төвүүдэд мөнгө зарцуулагцаар байна. За энэ мэт төсвөөс мөнхийн зулгаадаг. За нэгдүгээрт эрэмблэгддэггүй энэ мэт барилга бүтээн байгуулалтыг зарцаахан зүйтэй гэлээ. Нодлон шилжих ажлыг зогсоохгүй бол одоо үргэлжлүүлэхгүй бол зогсох юм бол бүр их алддаг юм а. Дуусахгүй бол гэж их тайлбар яриад нодлонгийн төсөвтөр нэг ажлын хэсэг гарсан шүү дээ гişүүд тий. Тэгээ би хөрөнгө оруулалтын хэсэгтэр байсан байхгүй. Тэгээд за зогсоож болохгүй мэн гэд бид нар ярьж ирсэн. Тэгэхдээ одоо эргээд бодоход тэр бүх соёлын төвүүд, хөгжлийн төвүүд энэ тэр юмнууд чинь бараг 444 болоод ирсэн. Энийг зогсоох хэрэгтэй юм байна лээ. Төсвийг нас улааж хэмнэлт хийхгүй бол оны төгсгөлд төсөв 2.3 их найд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн. За энэ бол гинэт үүссэн асуудал биш. Төр зөв менежмент хийж урсгал зардлуудаа хэмнэж чадсан бол хаана хэмнэлт хийхдээ тулахгүй байсан. За төсвийн мөнгө уйлдаггүй гэхээр энэ тэнд үнэтэй офисыг төсвийн хөрөнгөөр түрээсэлж унтны ус шиг соёл хөгжлийн төвийн барилгыг илүүд үзсний гор инхүү гарч байгаа юм а. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг орой 20 цаг 30 минутаас Тэнгэрлэгзийн онцлог сэдэв нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэхүү нэг талд төсвийн мөнгө үргүй зардлуудад урсаж байх хооронд нөгөө талд төсвийн гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний үнийг хямдаар тогтоож зарах гэрээг байгуулсан байж болзошгүй гэж зарим гишүүд хардаж байгаа юм а. Тодорхойлбол Харбины гих тодтгалтай гэрээг байгуулахдаа нүүрсний үнийг хэд хямдаар тооцож айлын талд ашигтай, манай талд хохиролтой гэрээг байгуулсан гэж Баярмаа Ганбат нарын гишүүд үзэж байгаа юм. За иймд энэ асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах саналыг гаргаад байгаа. 40 гаруй гишүүд нэгдэж гарын үсэг зурсан энэ санаачлаг улсын хурал дээр дэмжигдэхгүй байх магадлалтай болоод байгаа гинэ. Учир нь дэмжинэ гэж байсан гишүүд амнаасаа буцаж эхэлжээ. Уржигдэр одоо гишүүдийг ихэнх нь дэмжихээр яриа хөөрөө явж исэн бол
За өнөөдрийн нөхцөл байдал одоо нэлээд тийм энэ төр хороог байгуулахгүй ба энэ гишүүдийг битгий дэмжээч гэсэн ийм үйл ажиллагаа цаанаас маш их явж байна. Тэгээ ард түмний мэд хэрхийг хангая. Энэ одоо төр хороог байгуулж хянан шалгах ажиллагааг хийлгэхгүй байх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Тийм ч учраас одоо энэ сошиал ертөнцид бол мушгин гуйлт их явж байна. Юу гэж вэ гэвэл төмөр замын хил холболтыг гацаах гэж байна гэдэг энэ одоо худал гүжир гүтгэлгийг бол маш ихээр явуулж байна. Энэ төмөр замын хил холболтын тэр зардлыг Монголын тал өөрөө 100% хариуцж байгаа. Ойролцоогоор нэг орчим их найд төгрөгөөр тэр хилийг холбуулах ажлыг хийх юм бэлээ. Мөн ажлаа бараг эхэлчихсэн. Эхнээсээ Эрдэнэс 5 толгой компани мөнгөө буюу урьдчилгаагаа өгсөн юм бэлээ. Тэр энэ дээр бол бидний зүгээс ямар ч асуудал байхгүй. Энийг бол алгаа ташиж дэмжиж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Хамгийн гол нь нөгөө гуй дагаж хүзүү гэдэг шиг энэ хил холболтын энэ чухал асуудалтай далимдуулж нүүрсээ хямдаар өгж байгаа юм биш үү гэдэг ийм л одоо иргэдийн дунд бий болсон хардталтыг тайлах үүднээс энэ төр хороог байгуулж хянан шалгах ажлыг хий гэж байгаамаа. Улсын хурлын гишүүд хэний төлөө, юуны тулд 126 болж бүхэл бүтэн 50 хүнээр бүл нэмсэн бай. Бүх ард түмнийг төлөөлж салбарын асуудлыг шийдэхэд 76 хүн цөөднө гэж тэд ярьсны үндсэн дээр үндсэн хуультай хүртэл өөрчлөлт оруулан байж өнөөдрийн парламентыг бүрдүүлсэн. Гэтэл гишүүдийн тоо нэмэгдсэн ч парламентын чадвах сайжирсангүй. Тэдэнд иргэдийн амьдралыг дээшлүүлж улсынхаа хөгжлийг урагшлуулах нь биш, өөрсдийн эрх ашигаа хангах нь чухал бололтой. 8 жил төрийн эрхийг бариагүй арчилсан намынхан оюун эрдэнэ засгийн газарт хамтармагцаа намынхаа нөхдийг албан тушаалтай болгох ажилд хандсуу шамлан орсон. За бүр хүнд зориулсан албан тушаалуудыг хүртэл бий болгосны нэг нь төрийн өмчит компаниуд дээр томилогдсон хяналт бүтээмжийн менежүүд юм. Харин хамтарсан засгийн газар тарсан дайрууд энэ хүмүүс ажилгүй болох уу гэх асуулт уран гарсан. За тухайд арчилсан намын лидерүүд намынхаа гишүүдийн эрх мэдлийг хадгалж үлдэх үүднээс дараах мэдээллийг хийж байсан юм а. Арчилсан намаас томилогдсон хэдэн хяналтын менежерийг халах тухайд л ярьж байгаа байх. Халах юм бол ерөнхий сайдын арсыг өвчнө. Яг гэвэл тэр төрийн өмчит компанидар байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс засгийн газраас томилогдсон байгаа шүү. Одоо жишээ нь 5 дахь төмөр зам дээр арчилсан намаас хяналтын менежер Тамир гэдэг залуу очсон. Тэнд очиод үл бүтэх бүх зүйлийг уудалж гаргасан. Гэтэл нөгөө залуугийн маань одоо бүтцийн өөрчлөлтөөр халаа хийсвч. Гэхдээ одоо энэ арчилсан намаас очсон хүмүүс тэнд одоо энэ идэж ууж байгаа тэр бүх зүйлийг л одоо хулгай зэлгийг бүгдийг байхгүй болохын төлөө л явж байгаа. Гишүүдийн эрх мэдэл эрх ашигын төлөө ажилдаг гэдгийг батлах бас нэг жишээ бол Занаштар амар баясгалан нарын сөргөлдөөний үеэрх төрийн байгуулалтын байнгын хорооны эрс юм. Улсын хурлын дараа засгийн газрын тэргүүн хоёрыг огцруулах болохоор тэд аль нэг талд нь саналаа өгөхөөр бөөндөө хуралдаа сууж ажлын хэсэг дууссан ч хуралдаж л байсан. За харин одоо төрийн байгуулалтын байнгын хорооны эрс огт бүрдгээ байжээ. Манай төрийн байгуулалтын байнгын хорооч улсын хурлын дараагаас ахуулаад ер нь дандаа манай хуучин даргасаад байсан хүмүүс л байдэн шүү дээ. Тэгэл төрийн байгуулалтын байнгын хорооны урал эхлэх болдог. Дандаа ингээд эрцээ хүлээгээ сууждаг. Тэгэл групп дээрээ бичээл. За тэдэн хүн дутуу байх шүү. За одоо 5 хүн 4 болоо 3 болоо хин хаана явна гэл ингээд дандаа юм байдалтай л байгаа шүү дээ ер нь. Нэгэнтээ байнгын хорооныхоо хурал суудаггүй, идэвхтэй байдаггүй гишүүдийг бол байнгын хорооноос насаад оронд нь яг идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй гишүүдэд оруулаад явах нь бол уг нь зүйтэй санагдаж байгаа. Тэгжээж бид нар асуудлыг цаг тухайд нь одоо илүү бүтээмжтэйгээр, илүү үр дүнтэйгээр шийдэх бас боломж гарах юм болов уу гэж харж байгаа. Томилогдох болохоор орж ирээд шөнө болтол суугаад санал хураагаад гарчдаг. Томилуулцдаг. Асуудал хэлцэх болохоор ингээд алга болчдөг. Ялангуяа салбарын сайд нар дээр одоо энэ шүүмжлүүдийг нийлээд гишүүд хэлээд байгаа болтой байдаг. Энэ мэт гишүүд эрх мэдэл булаалдах, эрх ашигаа хангуулах болохоор л төрийн ордонд цуглацгааж байна. За үндсэндээ гишүүд өөрт нь ашигтай биш л бол үүргээ ухамсарлахгүй, үндсэн ажиллаач хийхгүй гараа хумхиад сууцгааж байна.
Улс төрчид өөрийнхөө эрх ашигын төлөө явдаг тухай мэдээллийг бид танд үзүүллээ. За ийхүү эрх яам бидэлж эрх мэдэлд санаарахаас хэтрэхгүй байгаа гишүүд дунд дархлагдсан хэдэн хүмүүс ч байгаа юм а. Өмнө нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга, улсын хурлын дэд даргаар ажиллаж байсан Баттулга, Оюун Эрдэнэ, Амар Баясгалан, Булган Туяа тэргүүтээ улсын хурлын гишүүд төрийн ордонд үзэгдэхэж байсан. Олон жил сайд дарга хийж давхар дээлтэй явсан тэдэнд дан дээл нь нэмэгдэж улсын хурлын гишүүний ажил жуулдаж байгаа бололтой. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа анхны тохиолдол нь Алтмаагийн Баттулга. Тэрээр гишүүн болсон цагаас хойш чуулганы хуралдаанаа тасалж байгаа юм. Өнгөрсөн чуулганы хугацаанд эрдэнэ хангалтгүй байсан түүний цалин 20% арсан. За гэсэн чи цалин хасах нь түүнд хамаагүй байсан бололтой. За иймдээ ч тэрээр одоо ч чуулганаа тасалсан ивэрэд. За мөн сүүлийн үе төрийн ордонд үзэгдэхээ болсон бас нэг хүн бол Гантөмөр гишүүн. За тэрээр сайдын суудлаас буусан цагаас хойш харагдах болжээ. За тэгвэл бүлгийн даргийнхын зүгээс дараах тайлбарыг өглөө. Баттулга гишүүний хувьд чөлөө аваад тэр тасалтын тэрийг харахад бол тийм онц ностой зүйл байхгүй байлаа шүү дээ. Чөлөө аваад бас спортын арга хэмжээнүүдэд гадагшаа явж байгаа байдлууд ингээ харагддаг. Бүлгийн удирдлагч ер нь зөксөө зайгүй би нэргүй залгаж яддаг шүү дээ. Та ороод ирээч гэл те. Энд дээр нөгөө том байсан Монголын номер 1 байсан энэ төр хүмүүс чинь тэгээд бүгд орохгүй л те. Бүгд л ер нь ажиллаа хийх хэрэгтэй, ажилдаа суух хэрэгтэй. Чи үүргэн шүү дээ, сонгогдоод гараад ирсэн. Тий. Улсын хурал чинь гол ажил нь улсын хурлын гишүүн чинь хилцэх шүү дээ. Монгол Ардын намын бүлэг доторч чуулгандаа суудаггүй дархан эрэхтэй дархлагдсан гишүүд цөөнгүй. За ерөнхий сайд асан Оюун Эрдэнэ, улсын хурлын дарга асан Амар Баясгалан, улсын хурлын дэд дарга асан Булган Туяа гээд чуулганы хоймор суудаг байсан хүмүүс суудлаасаа буумагцаа үзэгдэхэ болсон. За тэгвэл тэд хайдсан бэ гэх асуултад бүлгийн дарга нь дараах тайлбарыг өглөө. Хөрөлбаатарын Булган Туяа одоогоос 14 хоногийн өмнө бол бас олон улсын парламентын холбооны шугамар тодорхой хурал арга хэмжээнүүдэд оролцсон. За залгуулаад бас тодорхой эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оролцъё гэдэг байдлаар саналаа илэрхийлсэн. Оюун Эрдэнэ гишүүний хувьд бол аргын гачигдлаар төрөвчийн 7 хоногт бол албан ёсоор байр суурь илэрхийлээд чөлөө аваад явсан. Үнэхээр өвчтөнч мэдэхгүй, үнэхээр одоо ямар шалтгаантай чөлөө аваад байгаа юм. Чөлөө авч байгаа бол тэр чинь одоо ядаж одоо 14 хоног ч юм уу 1-7 хоног ч юм уу байх хэрэгтэй байтал ингээд бүтэн сараараа одоо ирдэггүй. Энэ асуудлуудыг чөлөө хүндэтгэх үс шалтгаанаас нь хамаарад ерөнхийдөө бас хариуцлага тооцдог болох. Тэгэл одоо байнга хороод орно гэх юм бол би байнга ороод орно гэл ингээд байдаг. Дарга зэрэг болно гэх юм бол одоо бүгд дарга зэрэг болно гэл бүгд дайрдаг. Өөрөөр хэлэх юм бол албан тушаал эрх мэдлэр болохоор бүгдээ шунаа явцдаг. Яг хариуцлага хүлээх ачаа өрөх болохоор ингээд алга болчдөг. Сайд дарга хийж давхар дээл өмсөхгүй л бол сураг алдардаг гишүүдийн тоо нэмэгцээр байна. Өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст чуулганы танхимд сууж хууль батлалцаж асуудал хэлэлцэх нь сонирн биш байгаа бололтой. За гол асуудал нь эдгээр хүмүүсийг эргүүлэн татах, хариуцлага тооцох ямар ч хуулийн зохицуулалт талгаа. Улс орны эрх ашигаас илүү өөрийнхөө эрх ашигыг дээгүүрч тавьж байгаа улс төрчид ийхүү чуулганаараа хилцэх асуудалгүй суусаар байгаа. За тэгвэл яг энэ үедээ давхцаад нэгэн мэдээлэл цахим орчинд тархсан нь сэтгэл түгшээж байгаа юм а. Тодорхойлбол e-Mongolia систем дээрх 14200 иргэний хувийн мэдээллийг цахим файлууд цахим орчинд алдагдсан байгаа юм. Энэ системийг ашиглан өнгөрсөн хугацаанд нийтдээ 93 сая гаруй лавлгаа, тодорхойлолт, төрийн байгууллагын цахим үйлчилгээг иргэд авсан байгаа юм. Үүнээс төрийн байгууллагын цахим үйлчилгээний бүрдүүлбэр буюу лавлгааг сайтаар дамжуулан авсан иргэдийн мэдээлэл алдагдсан гэж e-Mongolia-гийнхан үзэж байна. e-Mongolia систем дээр үүссэн иргэний лавлгаа тодорхойлолтыг хэлийн чандад болон бусад байгууллагууд өмнө зөв эсхийг QR кодоор шалгах шаардлага гардаг. Энэ тохиолдолд иргэний авсан лавлгаа тодорхойлолтыг файл хэлбэрээр холбох, журмын дагуу файлын санд хадгалах зайлшгүй шаардлага үүсдэг байна. 10 дугаар сарын e-Mongolia аппликейшний шинжилтээр уг файлын сангийн хамгаалалт, хяналт шалгалтыг хангалтгүй түвшинд хийсэнтэй холбоотой 14200 иргэдийн мэдээлэл алдагдсан гэж үзжээ. Алдаагаа бол ерөөдөө хүлээн зөвшөөрж байгаа. Одоо бол яг одоо шалгалтын процесс дотор нь явж байна. Бид нар бол одоо асуудал юу гэдэг нууц хамгаалалт тал дээр асуудал гаргасан юм байна гэдгээ бол үндсэндээ бол одоо хүлээн зөвшөөрж байгаа. Тийм ч учраас одоо бурууга хүлээгээд мэдээлэл бол гаргасан байгаа. За 14200 гэж
Энэ бол тоо явж байгаа одоогийн байдлаар тий. Энэ бол одоо нөгөө файлуудын бол тоо. Ийм Монголын систем хэрэглээнд нэвтрээд хэдийн 5 жилийн хугацаа өнгөрсөн. Төрийн 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж, тогтмол шинжилэлт сайжруулалтыг хийсэн. Гэхдээ нөгөө талдаа иргэдийн мэдээллийг хамгаалахдаа хойрог хандсны үр дүнд уг асуудал үүссэн тул иргэд цахим орчинд шүүмжилсээр байгаа юм а. Бид энэ асуудлын тухай цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны дэргэдэх кибер аюулгүй байдлын зөвлөлөөс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм а. 10 дугаар сараас эхлэлтэй шатхууны хомсдол дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байрж ашиглалтанд оруулахаас доош бүрэн дүүрэн шийдэгдэхгүй гэж аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас мэдээллээ. Тэгтэл энэ үйлдвэр 2028 он гэхэд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа юм а. За харин тэр хүртэлх хугацаанд шатхуун нөөцлөх сав барих байдлаар энэ асуудлыг зохицуулна гэлээ. Шатхууны хомсдол хүрээгээд хэлсээр өдгөө үндэсний хэмжээнийх болоод байна. Манай улс өдөрт 2200 тонн орчим I-92 бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Энэ нь 34-өөс 35 вагон болдог байна. Тэгтэл хэлийн бомбоор энэ хэрэглэнээс давсан хэмжээтэй нийлүүлэлт орж ирсээр байгааг аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас танилцуулав. Энэ их хэмжээтэй нийлүүлэлт хайчаа гэдэг асуулт энд урган гарах учиртай. Тэгвэл үүнд дараах тайлбарыг хэллээ. Түүнчлэн дизель түвшний импорт хангалттай хэмжээгээр орж ирээд байгаа учраас одоо хомсдолгүй олгож байгаа гэлээ. Ойрын 2 хоногтой бол багтаад байдал нөхцөл бол хэвийн хэмжээндээ хүрнэ. Нөөцийн сав бол одоо яагаад барайгүйг одоо ёстой мэдэхгүй би. Одоо өмнө ажиллаж ирсэн хүмүүсээ муулах муухай. Ер нь бодлогын арга хэмжээл авах байсан. Дотооддоо нефтийн үйлдвэр барих асуудал одоо үндсэндээ орог 50 гаруй жарлуугаа төхөө явж байна. Өдөртөө болно. 28 он гэхэд дуусна. Шатхуун түгээх станцуудад ямар шинжилтийн систем байдаг юм бэ? Захим шилжилт яриад байдаг байдаггүй. Тэгэхээр одоо би энэ сая одоо батлуулсан хууль байгаа шүү дээ, тэ? Стратегийн бүтээгдэхүүний тухай хууль гэдэг. Энэ хуулийн хүрээнд бид одоо бүх шатхуун түгээх станцуудад хяналтын захим одоо хэмжүүрүүд тавина. За энэнийхээ серверийг одоо төр энэ орчин нутгийн газараа байрлуулна. Ингээд хаана хэн өгөхгүй байгааг бүрэн хэмжээнд хяндаг болно. Монгол улсын 2025 оны шатхууны хэрэглээ 3 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Үүний 62%-ийг уул уурхайн салбарт хэрэглэж байгаа юм. Ирэх жил манай улс 100 сая тонн нүүрс экспортлно гэсэн зорилт тавиад байгаа учраас үүнээс улбаалж шатхууны хэрэглээ ахин 20%-аар нэмэгдэх төлөвтэй байна. Агаарын чанар сөргөөр нөлөөлдөг гэсэн үндэслэлээр I-92 автобензинийг Монгол улсад хориглохоор зохиомол хомсдол үүсгэж туршилт хийж байна гэсэн хардлага иргэдийн дунд байсан. Үүнд салбарын яам нь харин эрс үүсгэсэн тайлбар хэллээ. Үүнээс асуу шатхууны хомсдлын шалтгаанд нөхцөлийг шалгах явцад зохиомлоор хомсдол үүсгэсэн зэрэг томоохон зөрчил гараагүй гэж тус яамныхан мэдээлв. 92 автобензиныг Монгол улсад хориглох гэж байгаа юм уу? Тийм юм бол байхгүй. Импортлагч компаниуд олон болсон. Гэхдээ нөгөө өмнө нь олон жил үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүлэгчгээ техникийн бааз суурь байхгүй. Оруулж ирээд машинд ачаад уурхаар хүргэдэг тийм эсрэвтэй болсон. Тэгээ яг тодорхой хэмжээний доголдол үүсгэхэд нөгөө хүмүүсээ нөөцлөх сав байхгүй. Байгаагаа зарчаал юм бидэнд юм байхгүй гэдэг. Нөгөө зах зээлийн тодорхой том орон зайг эзэлсэн мөртлөө үүрэг хариуцлага байхгүй болчихж байгаа байхгүй. Хомсдол маань ер нь 10 сараас эхэлсэн тухайн үед за хяналт шалгалтыг аж ахуйн нэгжүүдээр явуулсан. За томоохон хэмжээний зөрчил бол гараагүй. Улсын хэмжээний шатхуун түгээх станцууд шатхуун хэвийн олгож байгаа эсхийг хянах бололцоогүй байгааг аж үйлдвэр Эрдэс баялагын сайд хэлсэн. Тэрээр энэ байдлыг залруулахын тулд энэ ондоо багтан хяналтын камерыг олноор нь байршуулна гэлээ. Аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамдын яам хэлэхдээ хоошоод шатхууны асуудлыг дид сайд хариуцсан. Энэ нь миний хувьд асуудлаас зугтаж байгаа явдал биш ээ. Харин надад хууль батлуулах зэрэг анхаарах өөр олон ажил байна гэсэн юм. Иргэдэн шатхуунд олон цагаар дугаарлаж байгаа ч дарга нар ийм тайлбарыг хийсээр байгаа нь гайхшрал төрүүлж байна. Сургуульд дан ганц боловсрал эзэмших бус нийгмийн олон ойлголтыг давхар эзэмшдэг. За тэр дундаа манай улсын боловсролын хөтөлбөрт гендерийн тэгш байдал, хүний эрх, харилцан хүндлэл, нас насанд нь тохирсон байдлаар хангалттай тусгагдаагүй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм а. Энэ асуудлаас болж эд хөгжих насан дээрээ олон залуус гэмт хэрэг үйлдэгч болох эрсдэл нэмэгдэх нэг шалтгаан болжээ.
Тухайлбал ерөнхий боловсролын сургуульд байхаасаа эхлээд хүүхэд зөв төлөвшлийг эзэмших хэрэгтэй. Гэтэл хичнээн нэр хүндтэй сургуулийг мэдлэг боловсролтой төгссөн ч гэлээ тэр хүүхэд хүний эрхийн мэдрэмжгүй өөрөөсөө сул дорой хүмүүст өөрийн мэдэлгүй хүчирхийлэлд үйлдэгч болж байгааг боловсролын салбарын мэрэгжилтнүүд онцолж байна. Үүний харамсалтай жишээний нэг бол Корнелийн их сургуульд суралцж байсан монгол оюутан хүчингийн хэрэгт яллагдагч болсон явдал юм а. Өөрөөр хэлбэл сурагчдыг ерөнхий боловсрол эзэмших цагаас нь хүүхдэд гендрийн зөв ойлголт, төлөвшлийг олгох шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд илэрхийллээ. Бүр суураас нь цэцэрлэгт орж ирээл ялгуурлан гадуурхалтанд өртөөл, цэцэрлэгт орж ирээл шоолуулаад хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэл ингээд эхлэхээр чинь би илүү эрх мэдэлтэй, энэ хүн надаас илүү бага эрх мэдэлтэй учраас би энийг яачч болно гэдэг нөгөө майнд сочж байгаа хгүй. Тэгэнгүүт чинь тэр үйлдэл ингээд хамгийн эцэст нь дэлхийн хүчин болж гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр тогтолцоогоороо буюу зөвхөн боловсролын салбар биш. Энэ дээр салбар хоорондоо уялдаа хамтын ажиллагаа бол маш чухал. Тэгэхээр салбар хоорондоо уялдаа хамтын ажиллагаанд чинь нэгдсэн бодлого төлөвлөлт маш чухал гэдэг. Эрэгтэй багш манай улсад өдрийн од мэд ховорхон тэглээгээд орон тоог нөхөхийн тулд шалгуур багтаагаар сонгох нь буруу гэж тэд үзэж байна. Тодорхойлбол эрэгтэй сурагчид эрэгтэй багшаасаа үлгэр жишээ авах нь элбэг. Тийм ч учраас эрэгтэй багш нар хүний эрх болон гендрийн эрхтгч байдлын талаар мэдлэг ойлголттой байх нь чухал. Сэтгэл зүйн асуудалтай бусдад өөрийн мэдлгүй сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгчид багш байх нь эрсдэлтэй гэдгийг мэрэгжилтнүүд сануулж байлаа. Ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль багшилж байгаа одоо багш сургууль хүмүүжүүлэгч нарын маань гендрийн талаарх одоо мэдлэг ойлголт бол хангалтгүй байна л да. За одоо жишээлхэд бол одоо ингээд хүүхдүүдээ гендерт суурьсан хүчирхийллийн талаар одоо зөв зэгцтэй ийм одоо ойлголт бас өгч чадахгүй байгаа дээ. Нэгт хоёрт бол одоо хүүхдүүдээ одоо чадахжуулах одоо сургууль хүмүүжүүлэх энэ одоо үйл ажиллагаанд тэгш амруулах тал дээр бас хангалтгүй байгаа дээ. Түүнчлэн эрэгтэй хүүхдүүдийг эрхэн уйлдаггүй, хүчтэй нь давангайлдаг, эмэгтэй хүн дуулууртай байх ёстой гэх мэт уламжлалт хэвшмэл ойлголтыг гэр бүлийн орчинд ч тэр сургуулийн орчинд ч тэр үзүүлсээр насанд хүрсний дараа хөвгүүд хүчирхийлэл үйлдэх сэтгэл зүйн хөрсийг бүрдүүлдэг гэж мэрэгжилтнүүд анхааруулж байна. Ийм ойлголт нь гендрийн тэгш бус харилцааг хэвийн мэт ойлгуулах, бусдын хил хязгаарыг үл хүндэтгэх хандлагыг бий болгодог билээ. Гендерт суурилсан боловсролын шинжилгээг бага ангиас эхлэн олгох шаардлагатайг онцолж байна. Үүнд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд тэгшэрхтэй гэдгийг ойлгуулах, хүчирхийлэл бол асуудал шийдэх арга биш гэдгийг төлөвшүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, хянах чадварыг хөгжүүлэх, бусдын бие махбод сэтгэл зүйн хил хязгаарыг хүндэтгэх ойлголт чухал гэлээ. Улсын хурал энэ намрын чуулганыг томилгоо хилцээр завсарлуулах нэ. Өнөөдрийн чуулганаар л гэхэд Монгол банкны ерөнхийлөгч Лаваг Сүрэнг ажлаас нь чөлөөлж оронд нь наран цогтыг тус албан тушаал томиллоо. Төв банкны ерөнхийлөгчийг улсын хурлаас санал болгодог. Энэ дагуу улсын хурлын дарга учрал Эрдэнэс Монгол компани захирласан наран цогтын нэрийг дэвшүүлсэн. Харин өнөөдөр улсын хурлын чуулганд оролцсон гишүүдийн 79.8% саналаар Монгол банкны ерөнхийлөгчөөр наран цогтыг томиллоо. За яг ингээд нөхцөл байдлаас болоод бодлогын хүү маань өндөр байна. Гэхдээ одоо Монгол банкны бодлогын хүү 12%. За хэрэглээнд гарч байгаа зээлийн хувь одоо хүү бол 17, 18 цаашлаад 20% байна. Тэгэхээр бодлогын хүү болон энэ зээлийн хүүгийн ялгаа бол нэг 5-8% зөрүүтэй байна. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудад энэ одоо ялгаа бол 2-3 хувьд баригддаг. Бодлогын хүүтэйгээ маш ойрхон явж ирдэг. Тэгээ энэ олон одоо хувийн хүүгийн ялгаа таны бодлоор юунаас болж ийн гэж бодож байгаа юм? Үндсэндээ дөрвөн бүтцсэн. Их усүр 12%, дээр нэмээд эрсдлийн таны эрсдэл бол 2.5. За үйл ажиллагаа бол 2.5. Тэгээд банкуудын ашиг нь 1.5 гэсэн ер нь ийм ойролцоо тооцоо байвал хувьдаа гаргаж үзсэн. Тэгэхээр эрх зүйн хувьдаа ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдэг бол улсын хурлаас энэ шүүхийн энэ зээл санхүүгийн барьцаа авдаг энэ шүүхийн маргааныг энэ чиглэлд хийгдэж байгаа зээлтэй холбоотой шүүхийн маргааныг их хурдан шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Монгол банк бол цэвэр мэрэгжлийн байгууллага. Тэнцээ ажилдаа эзэн болсон мэрэгчлэрээ өсч дэвжээд явж байгаа мэрэгжлийн карьер хөөж байгаа сайхан залуучууд байгаа. Гэхдээ сайн яаж югаар саар гэж
Монгол банкн дээр бол бүр саар нь маш их байгаа. Өнгөрсөн ажил албан тушаал гарахаар нэр нь яригдчихийдэг. Ялхсэнгүүмүүд тэр төрийн банкар Монгол банкар дүүрэн байгаа. Ажил хийдгүү, албан тушаал ярьдаг, болдог бол бүгдээрээ дарга, сайд, их хурлын гишүүн болчих амбицтай. Гэсэн мөртөө бодит байдал дээр ажил хийдэг ур чадвартай хүн байхгүй. Тэр талаас нь бас сайн харж ажиллахгүй бол гэж танд захиж хэл гэсэн юм. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. М-банк олон улсын төлбөрийн хамгийн аюулгүй хурдан шийдлүүдийн нэг болох Apple Pay үйлчилгээг харилцагчдаа албан ёсоор санал болгож байгаагаа зарлалаа. За ингэснээр М-банкны харилцагчид iPhone, Apple Watch зэрэг Apple-ийн төхөөрөмжөөрөө карта биедээ авч явахгүйгээр дэлхийн хаанаас ч хялбар найдвартай төлбөр тооцоо хийх боломжтой болж байна. Apple Pay-ийн дэлхийд даяар 90 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хялбар шийдэл гэдгээрээ онцлог. За М-банк нь дотоодын арилжааны 12 банкны хамгийн отгононч Apple Pay үйлчилгээг нэвтрүүлж буй 3 дахь банк болж байна. Энэ үйлчилгээ манай улсад нэвтэрснээр үндэсний төгрөгийн картыг MasterCard руу хөрвүүлэн Apple Pay-д холбох боломжтой болж Tap to Pay төлбөрийн шийдлийг харилцагчдаа нэвтрүүлж буй бас нэгэн дэвшил юм а. М-банкны хувьд бид нар арилжааны 12 банкын хамгийн отхон банк. За өнөөдрийн байдлаар 3 гаруй жилийн үйл ажиллагаагаа явуулж байна. За 3 жилийн хугацаанд бид нэр 480 орчим мянган харилцагчтай болсон. За тэгээд нийлүүлдэг олон шилдэг платформуудыг технологи дээр суурьсан банкны үйлчилгээнүүдийг бол нэвтрүүлж ирж байгаа. Тэгээд нэвтрүүлсээр ч байгаа. За тэрний нэгийг хийсэн бол мэдээж бас Apple Pay байна. За тэгээд Apple Pay бол өнгөрсөн жил Монгол улсад зах зээл дээр орж ирсэн. За тэгээд энэ жил бид нэр тэр жилээс тэр одоо өнгөрсөн жилээс хойш одоо Бономтойгоо Монгол банктайгаа MasterCard-тайгаа хамтарч ажиллаад нэг жилийн хугацаанд тухайн төсөл дээр ажиллаад одоо өнөөдөр бол оруулж байна. Тэгээд мэдээж энэ Apple Pay-с үүсэж байгаа харилцагчийн давуу талуудыг бол хүжээ манай харилцагч нар мэдж байгаа бах. За тэгээд энийг бас М-банкны харилцагч нарт ээж өгч байгаа одоо төлөв баяртай байна. Монгол улс чинь нөгөө хүн амаараа нэгдүгээр Азиад айгуу тийм нөгөө жижиг улс тооцогддог тийм. Гэтэл өнөөдөр Монголоос том хүн амтай улс орнууд Apple Pay үйлчлэгийг нэвтрүүлэг байхад Монгол бид нар нэвтрүүлж чадсан байна гэдэг чинь өөр айгуу том амжилт гэхгүй юу? Гадны ийм компаниудыг Монголд авчин гэдэг чинь манай улсын нэр хүндийг өсгөж байгаа явдал тийм. Тэгэхээр эн чинь эргээд гадны хөрөнгө оруулалт татах тийм таатай орчин за аялал жуулчлалыг дэмжих маш том түлхэж болж байгаа. Apple Pay-ийн хамгийн том давуу тал бол аюулгүй байдал юм. Учир нь гүйлгээ хийх үед картын дугаар Apple-ийн сервер болон төхөөрөмжөд хадгалагдахгүй, төлбөр хийсэн мерчантуудад дамжуулагдахгүй тул таны мэдээлэл бүрэн хамгаалагдана. Мөн Face ID, Touch ID эсвэл нууц уг ашиглан зөвхөн эзэмшигч баталгаажуулалт хийдэг тул хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хангагдсан төлбөрийн шийдэл гэж ойлгож болно. Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулах зорилготой Good Workplace Award 2025 үндэсний арга хэмжээ 4 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр ажилтнуудаа тууштай дэмжигч боловсон хүчиндээ ээлтэй соёлыг төлөвшүүлсэн ажил олгогч нарыг шалгаруулсан юм а. Ажилтнуудаа дэмжсэн тэгш хамрах суур боломжийг бүтээхэд чиглэсэн үндэсний хэмжээний сайн жишгүүдийг тууштай хэрэгжүүлж байгаа ажил олгогч байгууллагуудыг жил бүрийн Good Workplace Awards ёслолын үеэр тодруулдаг. Ингэхдээ том аж ахуйн нэгжүүд хийгээд жижиг дунд аж ахуйн нэгжүүд гэсэн хоёр ангилалд карьер хөгжлийг дэмжигч гэр бүл төдийгүй залуучуудад ээлтэй шилдэг соёл бүхий инновацлог бодлогоор манлайлагч зэрэг хэд хэдэн төрлөөр үндэсний манлайлагч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж тэдний сайн туршлагыг улам улмаа түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үндэсний том аж ахуйн нэгжүүдээс бодлого төдийгүй сайн жишгээрээ манлайлсан дараах байгууллагууд 2025 оны шилдгээр тодорсон юм. Одоо бид хэзээ ажилтнаараа хүмүүсийг
аав ээж нь завгүй ажиллаж байгаа хоёр тусдын явуулгач гэдэг юм. Гэх мэтлэнгээр ингээд бас нэмэлттэй юм ажлууд бас нэлээд явагдаж байгаа. Манай компани 2018 оноос үйл ажиллагаа явуулсан. Тэгээд одоогийн байдлаар бид нэр 3600 нэмэх ажилтнтай 510 салбар хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За бид хууль заасан хувь хэмжээнээс одоо даруй 20 гаруй хувиар илүү одоо тооны тусгай хэрэгцээтэй ажилтнуудыг ажлын байраар ханган тэдэндээ одоо ажил хөдөлмөр эрхлэх аятаатуудаа боломж нөхцөлүүдийг бол ханган ажилладаг ийм байгууллага байна. Одоо эмнэлгийн чиглэлээр сурж байгаа гадны ихтэй сургуулийн оюутнууд манай эмнэлэг дээр хурж ирж дадлагжих энэ хөтөлбөрийг бол хөтөлбөрт оролцдог болсон. За тухайлах юм бол Тайваны Мэккей Мемориал их сургуулийн төгсөх курсын 3 оюутан 100-ны эмнэлзүүн дадлагаа манай дээр хийсэн. Мөн Унгарын Дебрецений анагаахын их сургуулийн оюутнууд бол манай эмнэлэг дээр хурж ирж бас ингээд дадлагч хөтөлбөрөө олуултаа хийсэн ийм одоо амжилттай байна. Зангайманы хамт олон Good Workplace Award шалгаруулалтаар дамжуулан хүний нөөцийн бодлого нь боловсон хүчнийхээ ажил амьдралын тэнцвэрийг хангасан төдийгүй карьер хөгжлийг нь тууштай дэмжсэн ажил олгогч нарыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Монгол улс энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нөхөрлөлийн өнгө, хүүхдийн уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн хүүхдийн урлан бүтээгдэхүүнт өнөөдөр нээлттэй хэлээ. За энэ үзэсгэлэнд Монгол орны өнцөг булан бүрээс 700 гаруй сурагч бүтээлээ ирүүлжээ. Энэтхэгийн элчин сайдын яам Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүнтэй хамтраад уран зураг болон гар урлалын үзэсгэлэнг зохион байгууллаа. Өнөөдөр бид тус үзэсгэлэнгийнхээ бүтээлээс шилдгийг нь шалгаруулж шагнал гартуулсан. Хүүхдүүдийн бүтээл манай хоёр улсын эв найрамдал, харилцаа холбоог харуулсан гайхалтай бүтээл байна. Тэд бол энэтхэг Монголын соёлын харилцааны элчнэр юм. Монголын хүүхдийн авьяас, ур чадвар, мэдрэмж уг үзэсгэлэнгээс харагдах үз гайхалтай мэдрэмж төрүүллээ. Миний төсөөллөөр одоо энэтхэг орн ийм байх болов гэсэн бодлоор би энэ бүтээлээ хийсэн. Тэгээд одоо нэр нь болохоор мандала. Одоо мандлын цаанаас гарч ирж байгаа одоо энэтхэгийн соёлын тэмцүүлүүдийг би хийсэн бүтээлтэй. Тэгээ энэхүү үзэсгэлэнд маань бас Монгол улсын өнцөг булан бүрээс хүүхдүүд маань одоо 700 гаруй хүүхд оролцож уран бүтээлээрээ оролцож одоо авьяас бэлгээрээ шалгарч бид нар сая одоо шагнал гартуулах төслийн арга хэмжээг зохион байгууллаа. Тэгээд үнэхээр одоо энэ жилийн онцлог бол гар урлал бас давхар явж байгаатай онцлог. За мөн одоо хүүхдүүд маань бас үнэхээр жилээс жилд бас маш их чанаржиж уран бүтээл нь одоо маш одоо гүйцэтгэлийн хувьд ч гэхээр маш гоё болж байгаа нь бол тод харагдсан юм үзэсгэлэн боллоо. Долларын мэдээллийн хөтөлбөр бизнес орчин болон гар үргэлжилж байна. За зүүмэл урлал нь материалын өөдөөс ашиглан нэг бүрчлэн гар аргаар хийдэг үнцэнтэй эко бүтээгдэхүүн юм а. Зүүмэл урлалыг одоо гадны жуулчид их сонирхдог, мөн экспортлох боломжууд их байдаг ч экспортын үйл явц хүндрэлтэй байдаг гэдгийг зүүмэл урлалын төвийн үүсгэн байгуулагч онцоллоо. Гэхдээ манай улсад зүүмэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад төдийлөн дэмжлэг байдаггүй гэлээ. Манай зүүмэл дагуу урлалын төв маань 2004 онд анх эхлээд бол подолоос эхлээд одоо эдгээр өөрийн гэсэн байртаа тэндээ сургалтаа явуулаад өөрснийхөө хийсэн бүтээлүүдийг борлуулдаг юм дэлгүүртээ болсон байгаа. Тэгээд одоо 2004 оноос эхлүүлээд 21 жилийн турш маш их бэршээл одоо тэгээд одоо азж авшаан тэгээд ерөөсөө алдаа гих мэтлэнгийн туулаад одоо эдүүгээ 21 жилдээ явж байна. Тэгээд 20 жилдээ ойдоор бид нар одоо энэ ив нэгдэлтэй бэжтэй маш их олон хүмүүс ингэж байснаар одоо 23 хүмүүс байгаа нийтдээ 4500 хүнд одоо хүрсэн байгаа. Тэн дотор бол хөгжлийн бэрхшээлтэй үр толгоосон одоо ажил эрх бэрхшээлтэй ажил их боломжгүй тийм эмэгтэйчүүдэд одоо хурж ажилласан байгаа. Тэгээд яг энэ 21 жилийн хугацаанд бид нар ямархуу юм хийвэл илүү хүмүүсэд хүрэх вэ гэж Монгол онцлогынхаа энэ зүүмэл даавуу урлал гэдгийг бас харуулахыг хичээсэн. Яг энэ үзэсгэлэнгийн одоо гол одоо зорилго нь бол энэ 21 жилийн тул бид нар одоо эвтэй байж хамт олон байж энэ эдгээр одоо 21 жилийн турш одоо ингээд ийм гайхамшигтай бүтээлүүдийг одоо хийсэн гэдгээр бас онцлогтой. Энэ гайхамшигтай бүтээл гэдэг нь болохоор энэ юу хийх вэ гэдэг түрүү
ирсэн те. Тэгээд энэ Гиннесийн рекордынхаа нэм том маш их том хэмжээний бүтээл хийсэн байгаа. Үлзий хийг бол яг энэ зүүмэл урдлын технологиор хийсэн байгаа. Тий. Тэр маань бол нийтдээ 6 м орчим том бүтээл болсон байгаа. Тэгээд нийтдээ 6000 орчим зүүдэл одоо энэ маш их нарийн тийм зүүдлүүдийг өнгө хослуулж оруулсан байгаа. Тэгээд тэрийгээрээ бид нар одоо энэ манай хамт олон маань одоо Монгол үндэснийхээ тий энэ сайхан өвс соёлыг одоо оруулж ийн үлзий хийгээрээ үлзий хийгийг бол зүүмэл урдлын технологиор хийснээр онцлогтой байхгүй. Тэгээд тэрийг одоо ингээд Монгол ард түмэндээ энэ сайхан гайхамшигыг бас үзүүлээд тэгээд одоо дараагийн шат болох одоо тий энэ 55 оронд одоо бид нар одоо энэ үлзий хийхийнхаа тий бүтээлийг одоо таниулахад одоо бэлэн болсон байна. Монголд бол энэ бол зүүмэл урдал нь бол шинжлэхэлтэй. Гэхдээ яг бидний гол онцлог нь болохоор одоо эко бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Яагаад вэ гэхээр бид нар бол энэ торог давны өөцийг ашиглаж хийдгээр онцлогтой маш их өрнөцөдөг. Тэгээд тэр өөцөнд маань ханаас гардаг вэ гэхэд анх эхлээд бол Тэмүүжин Мичингийн одоо хэрэглэхгүй байгаа өөцүүдийг хайжаадсан өөцийг шатаажсан өөцийг бол хэрэгжилж байсан. Одоо бол энэ бүтээлүүд маань болохоор манай Монгол эмэгтэйчүүдийн ер нь бол хүмүүсийн өмс заншсан тийм Монгол дээлнүүд байгаа шүү дээ. Дээлний утасны одоо нутлаац буюу өөцүүдийг бид нар бол ашигладаг онцлогоо. Тэгээд тэрүүгээр байгаль орчин дээлтэй. Тэгээ хийж байгаа хүмүүсийн маань бол одоо энэ золилтод бүлгийн эмэгтэйчүүд оролцдог. Тэр нь болохоор одоо хүчлийн бишэлтэй, өөр толгойлсон тий олон хүүхэдтэй ажил хийх боломжгүй тийм хүмүүсийг бол гэрээр нь ажил олгодогоор онцлогтой тий. 2025 оны эхний 11 сарын байдлаар эцсийн баяжмлын үн өнгөрсөн оны мөн үеэс 72.5%, экспортын бит хэмжээ 34.8%-аар тус өсжээ. 2025 оны эхний 11 сарын байдлаар 5.1 тэрбум Америк долларын 2 сая тонн эцсийн баяжмал экспортлсон байна. За өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 72.5%-аар буюу 2.1 тэрбум Америк доллар, харин бит хэмжээгээр 34.8% буюу 526.7 мянган тонноор тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Эрдэнэс хамтлагийн офицер компани 12 дугаар сарын 15-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1352 рейсээр 182,748 зууны 73 тонныг экспортлж, өмнөх үзүүлэлтээс 10,000 тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинжилэн тогтоосон болохоо мэдээллээ. За үүн дотроо Монголын хөрөнгийн биржээр арилжаасан 86,694,000 тонн нүүрсний экспорт нь биржийн тээвэр эхэлснээс хойшоо хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. За түнчлэн тус компанийн хувьд өнөөдрийн байдлаар 1.6 их найд төгрөгийн татварыг улсын төсөвт төлөвлөжээ. Засгийн газраас төрийн хэмжээнд компаниудыг зэхлэх ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн 3 дугаар ангилалд бүртгэлтэй байдаг Автимпекс компанийг татан буулгахаар шийдвэрлсэн байна. За төр тус компани 51%-ийг эзэмшдэг боловч үлдсэн хувийг 6700 гаруй хувьцаа эзэмшигчдэд тархсан байдаг. Харин төрөөс гадна нөлөө бүхий 2%-ийн төлөөлөл 35.5%-ийг эзэмшиж байна. Энэ оны 3 дугаар илрлийн тайлангаар Автимпекс компани нь 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 217.9 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж 153 сая төгрөгийн алдагдал хүлээсэн болохоо тайлбарласан байна. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Хэдэн хормын дараа гадаад мэдээ хүлээн авч үзээрэй.